За өнөөдрийн подкаст маань эхэлж байна. За өнөөдрийн подкастын маань зочноор шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны үндэсний төвийн зүрхний шигдээсийн тасгийн ихэмч мөнх тулга маань оролцож байгаа. За энэ өдрийн мэндийг хүргэе танд. Энэ өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа ямар сэдвээр үзэгчдэд мэдээлэл хүргэх үү? Ер нь энэтэй холбоотой бас их олон зүйлсийг бас ярих гэж тохирсон шүү дээ, тийм ээ. За өнөөдөр би зүрх судасны өвчний эрсдлүүдийн талаар ярихаар бэлдсэн байгаа. Зүрх судасны өвчний эрсдэл гэж ярихын тулд ерөөсөө зүрх судасны өвчин гэж юу вэ гэдгийг хоёулаа нэг товчхон тоомлчод тэгээ шууд ярианд оруулъя. За тийм. За үүний тулд бол зүрх судасны тогтолцоо хүний эргэтэн тогтолцоо олон эргэтэн тогтолцоо байгаа. Амьсгалын эргэтэн тогтолцоо, зүрх судасны эргэтэн тогтолцоо гэдэг. За энэс зүрх судасны тогтолцоо гэдэгт нь зүрх гэдэг нэг дөрвөн хүндийтэй булчинлаг эрхтэн байна. Тэр малын зүрх ер нь бол мэдж байгаа монголчууд аягүй сайн мэддэг. Анатомийн талаар ер нь аягүй ойлголт өндөртэй арт юм. Тэгээд түүнээс гарч байгаа судсууд болон зүрх рүү ирж байгаа судсууд гэдэг тараагаар хураагаар судсууд гэж байдаг. Тэгэхээр энэ систем дээр тохиолдож байгаа янз бүрийн өвчлөлүүдийг зүрх судасны өвчлөлүүд гэж нэрлэдэг. За энэ нь бол ер нь төрөлхийн болон амьдралын явцад шинээр үүсэж байгаа олдмол өвчнүүд гэдэг үндсэнд нь хоёр хуваахаас гадна энэ тогтолцооныхаа аль бүтцэд хамаарч байна вэ гэдгээс хамаарат бас хамаарна. Жишээлх юм бол зүрхэн дээр гэх юм бол зүрхийг нь тэжээдэг титэм судас гэж байна. Тэрний өвчлөлүүд болох зүрхэн цусан хангамж хомсрох зүрхний шигдээсүүд байж болно. За тэр цусан хангамжаас нь авдаг зүрхний булчингууд гэж байна. Тэр булчинд нь тохиолдож байгаа өвчнүүд жишээлх юм бол зүрхний архаг дутагдлууд, зүрхний булчингийн өрөвслүүд энэ төр байж болно. За дараа нь энэ дотор маань бас мэдрэлийн тогтолцоо гэдэг зүрхэн дотор өөрт нь бас ийм өөрийн гэсэн мэдрэлийн тогтолцоо байна. За энэ мэдрэлийн тогтолцоон дээр янз бүрийн өвчлөл үүсэх юм бол төрөл бүрийн хэм алдагдлууд тохиолдож болно. За тэгээд зүрхэн дотор маань дахиад ийм дөрвөн хавхлага байдаг. Ийм клапан гэж монголчууд яриад сурцсан. За энэ хавхлагууд дээр бас төрөлхийн болон олдмол шалтгаантайгаар гажигууд гэж үүсдэг. За хавхлагын эмгэгүүд гол судасны хавхлаг, хоёр хавцтай хавхлаг гэх мэтчлээ олон хавхлагууд байна. За дараад нь энэ зүрхэн дээр маань янз бүрийн цоорхоо гажигууд бас ээж болдог төрөлхийн. За энэ хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Төрөлхийн голчлон төрөлхийн шалтгаантай байна. Сур хооронд тасалбарчин цоорхооч гэдэг юм төрөлхийн гажигууд байдаг. За артерийн судасд нь болохоор артерийн даралт хэсэг өвчин, за судас хатуурах өвчин байж болно. За хураагур буюу венийн судасд нь болохоор венийн судасны өрөвсөл, бүдүүрэл гэх мэт төрөл бүрийн энэ өвчнүүд, маш олон өвчнүүд энэ эргэтэн тогтолцоонд хамаардаг. За дийлэнх нь нас ахих тусам амьдралын хэм маягтай холбоотойгоор юм шинээр үүсээд тэгээд 40-оос хойш наснд бол тархалт нь эрс ихсдэг. Тэгээд үүнтэй холбоотойгоор өвчлөл хүндрэл улмаар хөвчлэн энэ нас баралтаар хүндрэх тохиолдол их байна. Зүрх судасны өвчний эрсдэл гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр эрсдэлд бол мэдээж олон зүйл байдаг баг. Би бол хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр хүний нөгөө амьдралын хөвшил, амьдралын буруу хэв маяг тий. Дээрэс нь хорт зуршил гэдэг байгаа шүү дээ. Арх тамхи юу ч байдгийн тий. Нөлөөлдөг байх гэж боддог. Тэгэхээр энэ эрсдлүүдтэй холбоотойгоор танаа зүрхний шигдээсийн тасаг дээр маш олон хүн хэмжлүүлж ирж байгаа бах л да. Та ер нь ингээд нийтлэг шинжийг харахад ер нь ямар зүйлсээс болж эрсдлүүд үүсээд байгаа юм? Маш олон эрсдэл байдаг. Энэ бол үнэн. Гэхдээ энийг дэлхийн ангаах ухаанд үндсэн хоёр хуваадаг. Нэгдүгээрт нь өөрчилж болохгүй буюу хүнийг төрөхтөн л өгөгдсөн эрсдэл гэж бас байна. За тэр нь болохоор нэгдүгээрт нь нас хүн насчих тусам хөвшөрлийн процесс явагдана. Тэгэхээр энэ маань зүрх судасны тогтолцоон дээр хөвшөрлийн процесс явагдахаар судас нь аажмаар хатуурна тий энэ нас дагсан процесс. За энэ өөрөө зүрх судасны өвчний нэг эрсдэл мөн. За хоёрдугаарт нь хүйс байна. Эрэгтэй хүн өөрөө зүрх судасны өвчнөөр эрт бөгөөд хүндрэх эрсдэл хүчин зүйл болдог. За мөн тодорхой өвчнүүдээр эрэгтэйчүүд илүү давмгай өвчлөн. Жишээлх юм бол зүрхний шигдээсээр 60-70% дандаа эрэгтэйчүүд байж байгаа жишээ нь. За дараа нь удамшил. За энэ зүрх судасны тогтолцоон дээр маш олон ийм төрөлхийн генийн гажигууд, мутацууд тохиолдож болно. За тэгээ жишээлх юм бол монголчууд яриан дунд байдаг. Тэднийхэн ер нь тийм өвчтэй. Тэдний ер нь харагчаад байдаг. Тэднийхэн эсвэл хавдарч бас байдаг. Тэднийхэн тийм хавдартай байдаг. Эднийхэн ер нь удмаараа даралт хэсэлттэй ч гэдэг юм тий. Тэгэхээр удамшлын хүчин зүйл бас байдаг. За энэ гурван хүчин зүйлийг өөрчилж болохгүй
эрсдэл хүчин зүйлүүд гэж нэрлэж байгаа. Хүн өөрөө яаж чичээгээд энэ гурыг өөрчлөх боломжгүй. За нөгөө талдаа өөрчлөх боломжтой эрсдэл хүчин зүйлсүүд гэж байна. За энэнд нь бол нэгдүгээрт амьдралын хэм маягтай холбоотой эрсдлүүд байна. Одоо үүнд нь хөдөлгөөний хомсдол, одоо таргалалт байж болно. За дараад нь архаг өвчнүүд. Гэхдээ эдгээрийг бид нар өөрчилж болно гэдэг нь хянах боломжтой. Өөрөөр хэлбэл эмээ уугаад одоо үр дүн сайтай хянаад байх юм бол энэний хүндрэлээр хүндрэхгүй байх боломжтой гэсэн. Тодорхой хэмжээнд бариад байх юм шүү дээ. За жишээлх юм бол хамгийн сайн мэдгээр артерийн даралт хэсэлт. За даралтны эмээ маш сайн уугаал 120-80 дээр бариалах юм бол одоо даралт хэсэлтийн хүндрэлүүдээр бид нар өвчлөхгүй байх бүрэн боломжтой. За дараа нь чихрийн шижин байна. За чихрийн шижингийнхаа эмийг уугаал нөгөө глюкозын 3 сарын дундаж гэж нэг үзүүлэлтээр хяндгийн чихрийн шижинтэй өвчтөнд. Эдгээрийг л нөгөө 6.5-аас доошо бариалах юм бол мөн чихрийн шижингийн шалтгаантай зүрх судасны хүндрэлээр хүндрэхгүй байх боломжтой байх жишээ. Баланслаад байна гэсэн үг тэнцвэржүүлээд байна гэсэн. Нөгөө хяналттай хянаад байх боломжтой гэсэн. Тийм байна. За дараад нь цусндах өөх тос хэсэлт. За энийг бид нар эмээр болон амьдралын хэм маягаар бууруулах боломжтой учраас энийг бас хянах боломжтой эрсдэл хүчин зүйл гэж нэрлэж байгаа. Чи одоо холестерин нэг яриад байна. Холестерин, цусндах холестерины өөх тос гэж яриад байгаа. За дараад нь юу вэ? Хорт туршлууд орж ирсэн. Арх болон тамхи. Хамгийн гол одоо хорт туршлууд ерөөсөө энэ хоёр байна. За ялангуяа одоо Монгол улсын хэмжээнд бол нөгөө энэ арх тамхины нэрлэл асар өндөр байдагтай холбоотойгоор зүрх судасны өвчлөл нас баралт асар өндөр байна. Манай тасаг дээр буюу зүрхний шигдээсээр өвдөж ирж байгаа хүмүүсийн ч гэсэн 70-80% нь бол бүгд тамхитдаг асуумжтай. Ерөөсөө бүгд тамхич. Багасаа. Тийм. Ирчүүд их байгаа байт юм билээ шүү дээ, тий. Тэгэл ер нь дор хаяжл 10 жил хүнээс дээш. Тэгэл өдөрт 1-2 хайрцаг, 3 хайрцаг татдаг хүмүүс ч бас байдаг. Та одоо уурын зуух юм уу гэж тоглоомоор. Үгүй нэрээ тэр чинь юу юм бэ? Яслаа уурын зуух юм биш үү? Тийм. Одоо манай нөгөө юун дээр зүрхний шигдээсээр өвдөд ирэнгүүт бид нар одоо шууд яралтай цэцлэмжийн тасаг гэл эмнэлгийн хаалгаар орж ирэнгүүт нь 10 минутанд одоо зүрхний бичлэг хийгээл оншилчин зүрхний шигдээсийг тэгэл оншлонгуудаа хэрвээ маш яралтай хаалганд орох заалттай байвал шууд тэндээс нь хаалганы руу ингээд ерөөсөө 50 метрийн зайтай хаалганы өрөө маань тэгэл ерөөсөө шууд хаалганы руу аваад орчдөг. Нэг хүн ингээд тамхиа ингээд гартаа тас хатгацсан. Төрөний машинд ингээд тамхиа ингээд байрцсан. Тэгээ хаалганы өрөөнд тамхитайгаа орж ирж байгаа. Тийм тохиолдол бас байна. Тийм тамхинд айгу үнэлж хүмүүс. Нөгөө монголчууд ч янз бүрийн аргаар энэ ойлгох гэж үзэн, зарим нь загинж үзэн, зарим нь харагдаж үзэн, тий. Заримд нь зөвлөгөө өгөнгүүт хүмүүс тамхинасаа гарах тохиолдлууд байна. Нөгөө зүрх судасны өвчнөр өвдөж хүндрэхгүй байхын тулд саяны дурдсан энэ өөрчилж болохгүй эрсдэл хүчин зүйлсүүдээ өөртөө тодорхойлоод над аль аль нь байгаа ингээл одоо шинэ сая би 8 эрсдэл хүчин зүйл дуртахад 50 настай эрэгтэй хүмүүстээр ингэ тооцно. Эрэгтэй гэдэг нь өөрөө нэг эрсдэл. Даралт ихсдэг ихэнх нь. Хөвлийн таргалалттай, стресстэй, тамхи татдаг, арх удаг гэл ингээл 10 эрсдэл хүчин зүйлийн 6-нд нэг хүнд ингэ байж байгаа юм. Тэгэхээр энэ хүн бол зүгээр л энгийнээр бодоход зүрх судасны өвчний маш өндөр эрсдэлтэй хүнд орохоор байна. Бидэрт бүгдээр нь байд юм шүү. Байдаг. За яг хөө би ингээд өөртөө тоолол үзэнгүү жишээ нь. За яг хөө би бол арх уух нь бага. Яг мэдээж баяр ёслол найз нөхдөг хаяа байна. Гэхдээ дагнж уух нь бага. За тамхи татдаг уу. За тэр маань нэлийн багасч чинь гэсэн. Даваа тал бол. Гэтэл эсрэгээр эн чинь нөгөө стресс ажлын стресс байна уу? Байна. Хэвлэн таргалт байна уу? Байна. Ингээл хөдөлгөөний дутагдал байна уу? Нөгөө бидний ажил чинь голцоо дуу оруулдаг одоо юу гэдгийг сууж ажилдаг зохиол төр бичдэг сууг. Ингээл эхэлчихэж байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд байх юм байна тий. Танд бол шинэ нэг 4 эрсдэл бол эрсдэл хүчин зүйл чинь байж байгаа байхгүй тий. Тийм. Үүнээс гадна олон улсдаа улс орон болгоны онцлогоос хамаарат яг хэдэн хувийн эрсдэлтэй байна вэ гэдэг нь тооцоолдог маш энгийн юм тооцоололын арга байдаг. За энийг бол эмчнэр бол өдөртмийн практикт ашигладаг. Жишээлх юм бол даралт ихсэлтийн онш тавина. Даралт ихсэлтийн артерийн гипертензи одоо хэдвэр зэрэгтэй зэрэгээ тавиад араас нь бид энэ хүн ямар эрсдэлтэй вэ гэдэг эрсдлийн зэргийг тавьж өгдөг. Тэгэхээр одоо даралт ихсэлтээ маш олон одоо монголчуудын бараг 60% даралт ихсэлттэй шүү дээ. Энэний 60% нь картн дээрээ хизээ нэгэн цагт амьдралдаа ядаж нэг удаа урхийн эмчтэй үзүүлээд даралт ихсэлтийн онш тавьчихулж исэн байгаа. Тэгж. За тэгэнгүүт тэрэн дээр нь бид нар артерийн гипертензи 2 дугаар зэрэг 1-р үе шат гээд тэгээд ард нь эрсдлийн зэргийг тавьж өгдөг. Одоо бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр маш өндөр эрсдэлтэй гээд тэгэхээр та өөрөө бараг анзаараагүй байхад эмч таны эрсдлийг тодорхойлоод картн дээр чинь бичээд өгсөн байна. Энэ нь юун дээр үндэслэдэг вэ гэхээр тэр нэг энгийн тооцоололын арга гэж байгаад байна.
эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аргыг болохоор манай Монгол улс авч хэрэгжүүлдэг. За энэ эрсдлийн аргаар одоо нэг 4-5 үзүүлэлтийг ашиглаад за жишээлх юм бол та ойрын 10 жил зүрхний шигдээс тархины харуултаар өвчлөх эрсдэл чинь 20% байна, 25% байна, 30% байна. Бүртгийг гаргаад ирнэ. Маш энгийн арга. Оо за. Тэгэхээр энэ аргыг одоо ер нь бол хүн болгон интернетээс хайж болоод одоо тодорхойлчих боломжтой. За энд нь болохоор юу ордог вэ гэхээр нэгдүгээрт нь нас орно, хоёрдугаарт нь артерийн даралт орно. За гуравдугаарт нь тамхи татдаг хэсэг асуумж орно. За дөрөвдүгээрт нь лабораторид хэрвээ та цуснаа холестеринаа үзүүлж исэн бол цусны холестерины чинь түвшинг ашиглаж байна. Хэрвээ холестеринаа ерөөсөө үзүүлж байгаагүй бол юу байна? Биеийн жингийн индексгээ биеийн жин өндрийн харьцааг олдог. Ингээд нөгөө хүснэгтийнхаа дөрвөн талд нь ашиглаад за тэгээд чихрийн шижинтэй хэсгээс нь 2 хувааж агаад тэгээд таны эрсдлийг ингээд яг дөрвөлжин хүснэгтэй нь олоод хэдэн хувь байна гэж гаргаад ирдэг. Тэгээд энэ хувьяасаа хамаарат ингээд таныг зүрх судасны өвчнөр өвдөх бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр, маш өндөр эрсдэлтэй гэдэг энэ дөрвөн бүлэгт ангилаад одоо эрсдлийн чин зэргийг юмж тавиад өгдөг гэсэн. Тэгээ одоо ингээд өндөр эрсдэлтэйг хараад ирэх юм бол одоо ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ гэдээ яг хувь хүн тохирсон, тань тохирсон юм зүрх судасны өвчний эрсдэл хүндрэлээс сэргийлэх зөвлөмжийг гаргаж байна. За одоо хөдөлгөөний хувьд ингэмээр байна. Тамхи одоо тамхи бол мэдээж шууд гарч зогсоох ёстой. За одоо стрессийн хувьд ингэмээр байна гэх мэтчлэнгээр явж байгаа. Даралтыг бас ингэж хямаар байна. Цусндаа холестерины хэмжээг үзүүлээд цусндаа холестерины хэмжээг бас зорилттой түвшинд хүргэх юм бол саний хэлгэнүүд тархины харуул зүрхний шигдээс гинт нас ордог өвчнүүдээр хүндрэхээс сэргийлэх бол боломжтой байдаг. Маш олон тохиолдол байна. Яг энэ эрсдэл хүчин зүйл талаас яг хянаад чадсан чинь их амжилтанд хүрсэн юм тохиолдлоос ярий. За одоо эерэг юм ба штэ. Эерэг тийм. Одоо миний нэг өвчтөн байна. Чихрийн шижинтэй, талд ихсэлттэй. Ер нь 50 орчим наснаар одоо энэ зүрхний самсрах өвчин онцлогдсон. Зүрхний шигдээс болсон гэсэн. За ер нь бол ингээд зүрх судасны нортолцоогоос харах юм бол саяны хэлсэн бараг бүх эрсдэл төвчин зүйл байгаа. Чихрийн шижин, даралт ихсэлт, нас, эрэгтэй хүүс, удамшил, хөдөлгөөний хомсдол гэх мэтчлэн ихэд харгалалтгүй туранхаа юм байгаа байхгүй жишээлх юм бол. За тэгээд энэ хүн маань ингээд зүрхний шигдээс болоод нөгөө зүрхний шигдээсийн стент тавьдаг одоо энэ мис зажилбарт 2-3 удаа ороод за тэгээд сүүл рүү бол одоо нөгөө үнэнд гүйцэтгэн гэдэг шиг мис ажилбарын аргаар бол таны бид нар имжлэх боломжгүй гэдэг хариутыг хүнд хэлж байгаа. За. Тэгэхээр тэр хүн ингээд байнгын цэжний өвдөлттэй. Баг зэргийн ачаалал авал одоо гэртээ одоо том өрнөөсөө 0 руугаа орох хэмжээний алхахад л цэжээр нь өвдөл зүрх нь хаагдчих гал байгаа юм шиг мэдрэмж төрөл ийм зовиртой айгүй хэцүү. За ингээд энэ чинь бид нар ингээд яах чаргаа болохгүй байхгүй. Хаалганы аргаар имжилж чадахгүй байгаа бид нар. Тэгээд хаалганы аргаар имжилж чадахгүй л бол одоо тэр хүн туслахад айгүй хэцүү болчиход байгаа байхгүй. За тэгээ энэ хүнд бид нар яасан бэ гэхээр нөгөө хянж болдог эрсдэл хүчин зүйлүүдээ ингээд үнэлээд үтсэн чинь бид нар ингээд сайн хянаагүйсэн тэр хүнийг. Даралтыг нь яг доктортой төвшөнд нь барьж чадаагүй. Чихрийн шижингийн глюкосын 3 сарын дундч гэж юм үздэг. Тэрийг нь бид нар яг зорилттой төвшөнд нь хүргэж чадаагүй. Яг нь нэг их өндөр биш. Одоо тэр хүнээ сахартай хүмүүс ярьдаг ингээд гайгүй минийх нэг 8-тай 9-тэй орчим яваад идэх ингээд. Одоо хэвийн хүнийх бол 5.6-аас доош байх хэрэгтэй байхгүй. Тэгээд сахартай хүмүүст бол 8 өндөр байна гэдэг бол ер нь бол нэлээд бага байна гэж ойлгодог өөрсдөө. Ер нь 8-тай яваад идэх ингээл. Гэтэл чинь нөгөө эмнэлзэн олон улсын ангаах ухаан юу гэж заасан бэ гэхээр глюкосын 3 сарын дундчийг 6.5-аас доош оруулж ич та өөрийгөө сайн хяналттай хүн гэж үнэлээ гэж заагаад байна. Гэтэл чинь 6.5% орн 8 байна гэдэг нь муу хяналттай буюу хянахдахгүй байгаа гэсэн үг. Тэрийг хэлээд нь шүү. Тэрийг хэлээд байгаа гэсэн байна. Одоо энэ бүгд нь лабораториор ингээд үзүүлээ хянуулчих боломжтой. За дээрэс нь нөгөө цусндаа холестерины хэмжээ байна. Энэ холестерины хэмжээг бид нар бас маш өндөр эрсдэлтэй хүмүүс дээр энэ муу холестерин гэж үзүүлдэг. Муу холестерин буюу бага нэгтралтай холестериныг 1.4-өөс доош оруул гэсэн одоо зөвлөмжтэй. Бүр дээд зэргийн эрсдэлтэй хүмүүс гэж их цөөн хүмүүс төр үнэлдэг. Ийм хүмүүс төр 1.1-ээс доош оруул гэдэг. Одоо энэ хүмүүс маань бол дээд зэргийн эрсдэлтэй хүндээ орно. За ингээд бид нар нөгөө тухайн үед одоо Монголд байгаа эмнүүдээр бас Монголд ч нэг хэсэг эмнүүд байхгүй бид нар одоо хүний эмчлэхэд хэцүү байсан. Одоо бол хамаагүй дээрэлсэн. За тэр үед байж байгаа сүүлд нөгөө эмнүүд машинээр ингээ орж ирээд
глюкозын 3 сарын тунд 6.5 руу оруулаад дараа нөгөө төсөндөө хөөгцсөний хэмжээг нь 1.1-ээс доошо бүр тэр өнөөх бол 0.6 дээр орж ирсэн. Энэ бол одоо бараг л одоо хэвийн хүмүүсийн чинь 3.5-аас 4.5 байдаг байхгүй. Тэрийг 0.1 рүү оруулах гэдэг бол бүр асар доош нунагаад холестерин. Тэгвэл эн чинь өөрчилж болдог эрсдэл хүчин зүйлсийг л хянчхад ийм том үр дүн гарч маш том үр дүн гарна. Бид нар бүр мэдцлээр эмчлэх боломжгүй хүнийг одоо амьдралын хэв маяг болон эмийн эмчилгээгээр нь хянаад чадчих юм бол тэр хүн зовиргүй насан туршид амьдралын чанар маш сайжирч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө үлдсэн 50% дээр нэг сайн ажилласан байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм байна. Энэ хүн маань ч гэсэн өөрөө айгүй нөгөө юм одоо хэвлээ тууштай тийм нөгөө юм шийдэнгийн хүн байсан. Тэгээд одоо үр дүндээ яаж хийж байгааг хүрнэ гэл. Тийм байна. Тэгэхээр хувь хүнээс шалтгаалж одоо өөртөө сэтгэл зүй айгүй чухал юм. Яг ингээд таны нүдэн дээр энэ хүмүүс өөрийгөө өөрчлөөд ирүүл болоод ирэхэд бол эмчнэрт тэр нь ямар санагддаг? Чи нөгөө бид нар энэ мэдрэмж мэрэгчлийг эзэмшснийхаа гол одоо үр дүнг одоо шууд хардаг байхгүй өөрийнхөө өвчтнөөсөө. За ер нь бол одоо нөгөө талдаа хүндрэлтэй тохиолдлууд байна. Одоо зүрх судасны өвчтний хамгийн том хүндрэл нь зүрхний шигдээс. Зүрхний шигдээс нь 50% гинт нас ордог. Гэртээ нас ордог. Эмнэлгийн тусламж авч амждаггүй. Тэгээ эмнэлгийн тусламж аваад зарим нь нас ордог гэдэг өмнөх хэмж маань түрүү ярьсан. Тэгсэн тий. Маш хүнд өвчин. За ингээд энэ өвчнөр өвдөд аврагдаж байгаа хүмүүс байна. Аврагдсан чинь бид нар ингээл эмнэлгээс гарахт нь хилж гардаг байхгүй. За тамхи татаж болохгүй. Энэ эмийг насан туршдаа уух ёстой. Ингээд та ингээд насан туршдаа одоо эмчийн хяналтанд байж өөрөө амьдралын зөв хэв маягийг хөвшүүлж хорц туршлаас хол байх юм бол дахиад цаана зүрхний давтан шигдээсгээд бүр том одоо хадны манга шиг том эрсдэл байдаг. Нэрээ давтан шигдээс байдаг шүү. Байдаг тийм одоо 2 дахь удаа 3 дахь удаа зүрхний шигдээс болдог тохиолдлууд байна. Цөөхнөлтөө гэхдээ болно. Тэр хүмүүс улам л хүнд болно гэсэн үг. Нэгдүгээрт нөгөө давтан шигдээс бололтой нас орох магадлал нь илүү өндөр байна. Дахиад яг эмнэлэгт ирж амжлаа гэхэд амьдралын чанар эрсд ороод нөгөө одоо түрүүний хэлсэн нөгөө байнгын амьс хадалтай болчихдог юм тийм. За тэгээд нөгөө иймэрхүү хүмүүс дээр хилж гаргахад л нөгөө хүмүүс маань нэг жил орчим ингээд айгүй сайн байдгийг ихэнх нь. За тэгж байгаа л 2 дахь жил 3 дахь жилээс эхлээл зовиргүй болоод ирэнгүүтээ бид нар нөгөө эмчлэл ингээд эмийн эмчилгээ болон хяналтанд явангууд бас зовиргүй хүмүүс айгүй сайхан болчихдог. Тэгэнгүүтлээ ер нь дажгүй юм байна гингүүтлээ тамхиад тал эхэлнэ. Архиа угаал эхэлнэ. Зарим нь бүр имээ зогсон дураараа. Тэгэнгүүт давтан шигдээсгээл амт тэнцсэн байдалтай орж ирдэг. Маш харамсалтай одоо 40 нас орчимтой ингээм залуучууд жилдээ одоо 1-2 удаа ингээл нэг бол дураараа имээ зогсоочдөг. Уг нь бол тамхиад татахгүй ч юм уу тийм нөгөө хэдийн хэрэгжилж байгаа хэрнээ имээ уухгүй байх. Хянуулахгүй байх гэсэн үг. Нөгөөдөл нь болохоор имээ сайн ууж байгаа хэрнээ тамхиад татаад байдаг. Тэгээд тамхиад татаад ангууд нөгөө үр дүн болчих. Суд сатуурал маань ингээд эргээд нэмэгдээд эхэлдэг. Тэгэл нөгөө өмнө нь ирүүл байсанд 1-2 жилийн өмнө ирүүл байсан судас маань 1-2 жилийн дараа бүгдрээд орж ирж байгаа. Тийм харамсалтай тохиолдол бүр зөндөө байна. Тэгэл бид нар одоо яах вэ? Тэгэл өмнөөс нь л харамсаж байгаа юм чинь. Тэгээ нөгөө нэгэн зүрхний шигдээсээр өвчлөл зүрх үхчихсэн л бол хизээч эргэж сэрэхгүй. Хизээч нөгөө өмнө байсан шигэ болохгүй. Тэг яг хаа докторжиж гарна. Тэгтээ хизээч нөгөө өмнө нь байсан шигэ болохгүй. Танаа эмнэлгийн хувьд гээд үзье. Одоо чинь 3 дугаар эмнэлгийн хувьд зүрх судасны үндэсний төв дээр жишээ нь өдөрт хичнээн хүн зүрхний шигдээсээр яг ирдэг юм. Дундаж та байх одоо жилд тэдч гэдэг юм. Жилдээр 800 орчим хүн ирнэ. Тэр нь нэг сар тугаахаар нэг 100-аас 120 орчим хооронд хэлбэлцэн. Тэгэхээр тэр нь өдөртөө л 3-аас 4 хүн ирж идэг гэсэн тогтмол. Гэтэл энэ бол зөвхөн манай эмнэлгийн хувьд. Тэгээ одоо 1-р эмнэлэг 2-р эмнэлэг бусад эмнэлгүүд нэмэх юм бол өдөртөө бараг л 10 гарч байгаа юм. Энэ тоо бусад одоо орнуудтай харьцуулахад юу дундаж хэмжээ нь ямар хөө байна гэсэн үг. Өндөр байна. Өндөр байна гэсэн. Өндөр. Монгол улсад яг зүрх судасны өвчтөн дотроо бол өндөр тархалттай маш өндөр эрсдэлтэй орно. Улс орнуудыг бас ингээ хуваадаг. Энэ орн одоо маш өндөр эрсдэлтэй улс. Улсаар нь өндөр эрсдэлтэйгээ заасан. Жишээ нь Европын нэг өндөр хөгжилтэй орнууд иргэдэн өөрсдөө нэг өдөр тутмын дугуйн нэг алхахдаг, спортоор хичээлдэг орнууд болохоор бага эрсдэлтэй орн гэдэг ногоон өнгөөр дэлхийн газрын зураг дээр бодогдно. Тэгээд нөгөө ногоон чинь шар болно, улбар шар, улаан хүрэн гэсэн юм өнгөдөр ялгадаг. Тэгвэл Монгол улс дандаа л улаан хүрэн дээр яг зүрх судасны тал дээр бол улаан хүрэн дээр явж байдаг. Харуултаараа шигдээсээрээ нас уралтаараа дэлхийд данаа нэгдүгээрт явдаг. Эцэст нь хэлэхэд та ер нь үзэгчтэй хамтаж юу зөвлөмөр байна?
Ер нь энэ зүрх судасны өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн чухал юм нь юу вэ? Таны бодлоор. Мэдээж олон юм байна. Амьдралын зөв хэв маягийг л ерөөсөө хөвшүүлж сурцгаа хэдүүлээ. Тэр нь болохоор хөдөлгөөн, хооллолт хоёр байгаа байхгүй. Тэгэхээр Ерөөсөө л хоёр. одоо амьдралын хэв маяг гэж одоо энэ хоёрын тухай л ярьж байна шүү дээ. Тэгэхээр эрчимтэй хөдөлгөөнүүдийг хийж баймаар байна хэдүүлээ. Хоёрдугаарт нь эрүүл хооллолтын одоо тийм өөх тас багтай хоол хамгийн наазах нь өөх тас багтай хоолнуудыг хэрэглэж одоо амьдралын хэв маягийг эрүүл хэв маягийг хөвшүүлж сурцгаая л гэж уриалмаар байна. За баярлалаа танд. За баярлалаа. Өнөөдөр манай подкаст ирж оролцсонд баярлалаа. Таны одоо цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За та бүхний ажил сайн амжилт. За баярлалаа.